За сайн уу найзууд, юу байцгаана? Өдрийн оройн бүх цаг үеийн мэндийг хүргэе. 2:25 болж байна өдрийн. Би өнөөдөр генетикэн галтгоонд ажиллахаар шийдээд дэлгүүрээс нэг жоох юм авсан. Өнөөдөр хуушур хийн, chocolate chip cookie хийн, бас луунгийн салаад хийх байх гэж бодож байна. Тэг би дэлгүүр сая дөнгөж орчод ирсэн. Энэ бол миний ажума тор. Миний галтгооны situation жоохон хэцүү байна. Би галтгоогоо цэвэрлэнэ. Дээрэс нь гурилаа зуурна. Энэ бол миний татсан бах. Ногоон сонгоно. Улаан сонгоно. Сармис. За эдгээр болон бусад зүйлсийг хольж хутгаад хуушур хийн штэ. Түрүүнд юу ч хийж эхлэхээс өмнө гурилаа зурчий. Гурилаа зурцгаая. Хүнсний жин гурил зурх төмпөн. Нэг л өдөр золоогч маань намайг гурилаа шигшиж хэрэгэл гэж хэлсэн байхгүй юу? Уг нь аль тэр нь мантан бууз хийхтэй л баггүй юу. Гэхдээ би тэрнээс хойш үргэлж бүх гурилаа шигшиж хийхийг хүсэж байна. За нэг 800 г гурил зурчий. Бүлээн ус, өндөг, тал цайны албаг давс байгаа. За бид хоёр одоо хуушураа хийж гин. Манай нөхөр гэртээ ирсэн. Тэг би ганцаараа гурилаа илдээд ганцаараа чимхээд тэг хайрах гэдээжсэн чи хүрээдэрлээ. Тэгээд одоо хайрж гин. Би болохоор илдээд чимхээд тэг тэр минь одоо ингээ хайрж байгаа. За одоо идэт үстэй. Шот ингэж хийхгүй штэ. Ямар вэ? Гоё нэ. Яг болохоор нэ. За. Гоё штэ. Шүү дээ. Миний chocolate chip cookie дэжгүй болсон мэн гинэ. Давгүй. 10-аас 9. Oh my gosh. Ягаад нэг нь дутуу юм? Яаж сайжруулахаар вэ? 10-аас 10 хийж чадсан шүү дээ. Яаж сайжруулах вэ? Царайлаг биш харин тийм ээ би мэдэж байгаа. Би яагаад cookie хийх шийдсэн гэж? Манад obvious айгүй их хэмжээтэй байгаа хгүй юу? Бага юмаа ерөөсөө хэрэглэхгүй ингээ шкафын дотор байлгаад байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд бага юмаа жоохон хэрэглэе гэж бодоод. Ямар хэцүү хэлбэр вэ? Би сүтэ цай чанжин 3.25% туслахтай. Миний гурилны хуушуур мах хоёр нь нэг ширхэг илтсэн гурил илүү гарлаа. Ер нь бол маш сайхан таарлаа. Би ингээ сайхан хуушураа чимхээд тэнгуудаа ингээд алгандаа хавчаад хийг ин гаргаад voilа нэмэрхүү царайтай. Миний хөөрхөн хуушурнууд, миний сүтэцээ, миний шарж байгаа хуушурнууд иймэрхүү байна да. За тий хоолоо идээ суухаараа уулзъя. За бидэнд хуушур байна. Гоё луунгийн салаад байна. Өмнөр өөртөө ногоо авсан байна. Дан ногоо юм уу? Өртөлтэй юм бэ? Сүтэцээ. Сүтэцээ байна, ус байна. Гал. Нэр пэсэн дургу байж байгаа дутаа болсон.
Би яшуу үзээд дууж байгаа амар татгалцсан шүү дээ. Яагаад гэсэн хэлэх юм бэ? Миний ярьсан. Яагаад хэлсэн дуртаасан. Өчигдөр би Ариун Батын үсийг сүлжээд тэгээ нөгөөд чинь сүлжээстийг хоноод өнөөдөр ажилдаа яваад тэгээд сүлжээсээ дөнгөж сая тайлаад одоо ингээ буржгар өстэй болсон байна. Царараа. Oh my god. Химэл ус шиг харагдчихэв. Гоё юм шилж. Тийм гоё юм. Ариун Батын ингээ үсээ задгаад тавхаар надад нөгөө гүн дараа шиг харагдаад шүү дээ. Гүн дараа гэж хэн болохыг мэдж байгаа хүн байвал if you know you know. За ямар ч гэсэн өнөөдрийн миний эхлүүлсэн хоол ажиллагаа амжилттай дуслаа. Оройн 6:30 болсон биш үү? Oh my gosh. Өдөржингөө түнтгэнсээр ижил ингээд өдөр дуусч байгаа байхгүй юу? Би цаашаа ясч яг юу болсон. Жохоо инээдэмтэй юм болсон. Яг нэг 2-3 хоногийн өмнөөс эхлээд миний яг сэтгэл санаанд нэг өөрчлөлт ороод байгаа юм санагдаад. Би ингээ нормали амар зүгээр энгийн хүн баггүй юу? Өглөө босоод ногооны салааттай, брокколи, авокадо тост энэ төр хийгээл идчихин. Тэрэн дээр бол ер нь өдтгүүлтэй. Би тэ ер нь жирэмсэн болсноос хойш баг 16-7 хил хайсан. Шалтгаан нь бол ойлгомжтой, би амар сайн хоолны дэглэм барьж хөдөлгөөнтэй байгаа. За тэгсэн чинь ингээд яг 7 сарын өндөрлөг дээр миний хоолны хүсэл эрмэлзэл, дуршил, миний сэтгэл санаа бүх зүйл амар шал арчаад. Тэгээ би яг ингээ 2 өдрийн өмнө ингээд гэртээ өдрийн хоол 3 өнгөрөөд идчихлөө. Одоо нэг 7 цагийн үед оройн хоолоо хийж дий да. Ариун Бат ирээд тэгэл за би оройн хоолыг хийж юу идмээр байна гэл тэгэхээр нь би ингээл гинтхэн ингээл юу ч идэхээ мэдэхгүй болоод амар зовоол өөртөөгөө тэмцэлтэйл. Би болохоор ямар ч хоол идэхийг өөрөө ч мэдэхгүй байсан баггүй юу. Тэгээ бит хоёр гадаа гарсан. Тэгээ манай энэ хавьд чинь зөндөө олон солонгос хоолны газар байна шүү дээ. Тэгээ ямар хоолны газар орох юм бэ гэсэн чинь за нэг тийм газар орё гэсэн. За тэгээ тэр тийм газар л очсон. Тэгээ очсон чинь ерөөсөө ингээ гой хоол ерөөсөө байхгүй зэ. Миний хүсэж байгаа хоол байхгүй. Гэтэ би яг юу хүсэж байгаа мэдэхгүй. Гол асуудал нь ер нь бол тэндэл байгаа юм л да. Уг нь бол зөндөл олон хоол байгаа л аахгүй юу. Уг нь чаавас тий. Бүхлэгтэн солонгос ресторан шүү дээ тий. Тэгэл би шууд үлдсэн. Тэгэл би уйлал. Тэгэл ер нь бол гэрлүүгээ харъя гэж бодоод тэгэл гэрлүүгээ харсан. Тэг гэрлүүгээ харих гээд явж байх замдаа ер нь би нэг шорлогны газар ингээд Ариун Бат найзуудтайгаа ордог амар гой гэд харна тэрийг нь туршиж үзье гэж бодож ирсэн баггүй юу. Биний зүгээр төсөөллөөр бол ингээд би ч амар сайд өөлж мөлцсөн маа шүү дээ. Гэрлүүгээ оронгуудаа машины төлхөөр аваад гэрээсээ машин аваад явах юм болов гэсэн нэг тийм хальт төсөөлтөд би орсон баггүй юу. Тэгсэн чинь оронгуудаа шууд хувцас тайлаа гэрээ хавцыг өмсчихгүй. Тэнгуут нь би шууд өргөжлөж уйлаад тэр оройжонго драма болоод маргааш хайрнастай ажиллаад харж ирээл хоёлоо шууд гадуур гарыг. Тэгэхээр за тгийгээл тэл би чи маргааш жангаа ингээл жалж гнаа л ингээл амар догтлол хүсэл хүлээгээл ингээл амар гой хоол итгэндээ гэж бодож мадал. Тэр хооронд чи би өөрийгөө ингээл за би ингээд хоолны сонголтын дээр зовхгүй нэ нэг удаа ч гэсэн тийм бодолтой байсан байхгүй юу. Тэгэл ирээл бит хоёр шорлогны газар очиод тэгэл хоолоо идээл. Тэгэл 1 2 1 2 2 3 4 ингээл шорлог бол хажуу харин жид сайжиг юм авч идэж мэдээл. Тэг бэжсэн чинь шууд төлбөр мөлбөрөө төлөө за гарын марыг гэл тэгчгүй юу. Тэр хооронд чинь миний гиз цацсан ч гэсэн миний сэтгэл цадаагүй. Дээрс нь миний захиалсан хоолнуудаас нэг нь ирээгүй. Тэгээд нөгөө нэг урд нь амар олон удаа гой өстэй амар гой өстэй үнэхээр амар гой гэж сонссон болохоор гой нь хаана хам болоо гэж ингээ би хайсаар ижил дуусчихгүй. Тэгээд би ингээ амар цочролд ороод тэгээд би гараад ирсэн заяа. Тэгээ гарч ирээ машиндаа суугаад гиснэ. За гэрлүүгээ харихынхаа өмнө ингээд хүнсний дэлгүүр ороод жоох юм авчий гэд. Тэгээ хүнсний дэлгүүрт очиод тэгээд зогсоолт нь очиод би машинаас буух болсон чинь миний гинт амар гомдол төрөөд. Тэгээ би дахиад уйлсан.
Тэгээд би машин дотор жоохон гуниглаад жоохон хэсэг уйлж агаад яхаараа ийм амар гоё биш газрыг амар гоё гэж надад сурталчилт ингээд. Тэр газар үнэхээр тийм гоё байгаагүй заяа. Тэг яагаад тийм амар үгүй ингээд зүгээр ингийн л газар гэсэн чинь ингээд амар хайпер боллаа л тэгэл. Энэ амар гоё бид нар дандаа ордог гэл. Тэгээдээс болохоор би чи ингээд аман маркетингт нь итгээл заяа. Йоо, эмхтэй хүмүүс яг ингээд ирчүүдээр чихэн дээр цэцэг ургуулуулад алддаг байгаа байхгүй юу? Би бол тэрийг хоолн дээрээс шууд мэдэрсэн заяа. За тэгээд арай гайгүй болоод зам машинаас буугаад хүнсний дэлгүүр рүү орсон юм. Тэг за юу ах вэ? Яах вэ их үү гэлтсэн чинь нөгөө л нэг өрцөй помидор, салаадны навч байж байгаа юм чинь. Тэгэл би шууд дэлбрээл миний шууд уйлаал. Би ер нь идж байгаа хоолноос уйдаад байна гэж хэлсэн. Тэг яг үндэ би амар уйдаад байгаа л да. Тэг шин жормор туших гад өнөөдөр ингээд жиж сажиг юм explore хийгээл явжлаа. Тэгэл угаасаа миний хүсэж байгаа хоолыг хинч над төгөхгүй штэ. Яа тэгэл хүсэж байгаа хоолоо би өөрөө ч мэдэхгүй байгаа юм чинь. Тэгээд жирэмсэн ээж нар ингээд яг иймэрхүү төстэй санааны яг ийм сонин үе ирдэг гэсэн. Тэгээд одоо яах вэ? 2 хоног би уйлсан. Тэгээ 2 хоног уйлсны дараа идсэн хоол маань бас миний сэтгэл төрөг болохоор би бас сэтгэлээр унсан л та. Тэгээ би ч гэж би ингээл дан ирчүүд орж ингээл пив уухынхаа хажуугаар баахан иддэг хоолны газар нь орцсон. Аим гой хоол төсөөлөд орцсон. Йоо. Үнэхээр тэнэг байхгүй. За тийм болохоор хамгийн гол нь өнөөдрийн энэ Costco-гийн худалдаа авалт маш чухал үүрэг гүйцэтгэв. Эндээс өнөөдөр би ирээдүйн 7 хоногт уйдахгүйгээр өөрийгөө хоол хүнсээ цуглуулах хэрэгтэй бит хоёр. Бит гурав. Тэр сая хоолоо идчихэж гарсан учраас маш сайхан ухаарлаг худалдаа авалтуудыг хийнэ гэж найдаж байна. Бит хоёр Costco-д орж ирээд тэгээд явж ин дөө. Махнасаа эхэлж байна. За ийм мах авсан байж. Жимс биш ногоосын аммаар. Ямар ногоо? Нарийн ногоо. Энэ арай нэг сонирхолтой юм уу? Би ч өөдөө байгаа юм чинь. Үрцээ 4.89. 5 хэд байлаа? Хэмдэрсэн байна тий. Үүнээсээ галзуу том байна. Би нэг авлаа. Хэдийгээр Тэнгис ах улаан сонгоныг зөвхөн салаатанд хэрэглэдэг гэсэн ч гэсэн би авнаа. Энэ хараа 1 кг орчим гүзээлцэх нь байна л да. $14 юм байна. Жаа үнэтэй л юм тий. Авчи. 7.9. Энийг амаар. Бараг 3 хил айлан $17. Энэ бол ганцхан ширхэг нэм пам. 13.9. Үнэтэй энэ гэхдээ авахаас өөр яах вэ? Харин бүр хангалттай удаа юм шүү. Гоё юм байна шүү. Тэр ийм бүгд авах. Хэд их чинь? $1900. $2000 чи хэд вэ? Бараг 5 сая төгрөг үү? Иймэрхүү будин Монголд хэд вэ? Бараг 5 сая. Будин бол гэхдээ үнэтэй шүү. 10 сая маяг. Тэр явах юм бүгд авах. Гоё шүү дээ. Үнээр амар. Шинэ гэртээ гоё будин авъя гинэ. Энэ гоё будин байна. Айгуу гоё тухтай юм байна. Төвхөнд байхгүй юм авчих. Ер нь бол гэхдээ хоёулаа цагаан өнгийн будин бол ахгүй. Ногоо юм. Гэхдээ ногоо нэг ч ахгүй. Би бол дуртай юм идэж ууж байгаа л үхий гэж боддог байсан. Угаасаа би чи амар хоолны аппетит өндөртэй тэгэл бараг бүх мөнгөө ингээд амар гоё амттай хоолнд зориулдаг төрлийн хүн шүү дээ. Тэгж байгаа л шууд ухаарал ирүүлчихэл. Эхэлж байгаа юм чинь. Манай энэ удаагийн авсан хүнснүүд нэг юмчгүй харагдчих юм да. За манай үзэгчдэд өөрийгөө нэг хальт танилцуулчих. Ингээд ойлгочихгүй юу дөө. Манай булаг одоо удахгүй 20 хүрэх гэж байгаа. Бараг өнөө байгаа шүү. Нөгөөдөр Тий. За тэгээд манай булаг өнөөдөр миний нэвтрүүлэгт ингээд миний хийсэн кукиг хамталж үзэхээр ирсэн байна. Сэрээр. тэгээд тийм гой хөвсгөр юм шиг харагдчих. Эдийн хийсээ шүүртэй бол гоё юм. Монголоор үнтэй ягчтай хэцүү үл. Өчтөр нэг
Өчтөр нөгөө нэг гэрээсээ гадна монголоор ирдэг байж байгаа нэг хүнтэй монгол хүнтэй танилцсан байхгүй сургууль дээр. Тэгээ монголоор юм яхчихсан чи ямар ч үг гарч ирдэггүй. Тэгээ инстаграмаа өгч гэсэн чи би инстаграмаа сандгүй. Монголоор инстаграм өгч гэж хэлэг бас их санаа байсан. Нэг хичээл авч байгаа. Тэгвэл яг л монгол хүмүүс. Би өөр энэ яг л гадаад биш монгол байна да гэж бодоод хаа гэсэн чи над руу гарахгүй байжснаа. Ингээд доош харсан зүгээр хаа гэсэн. Баггүй тэгэхээр би хүү чи монгол юм уу гэсэн чинь. Тэгэл юм ярьсан да. Танай сургуульд юу нөөр монгол хүмүүс байдаг уу? Ган ходаал монгол. Тэгээ би сургуулаа үргэлж хамгийн анхны монгол хүн байдаг хүмүүстэй олцсон. Дараа нь би болцоонд явсан. Гэрээсээ болцоонд ирж иж яг яагаад тийм хувцастай ирснийг үнээр ойлгоогүй. Зүгээр нэг хүүд тэг би амар disappointed болоо. Тэгэл юу гэж ямар тэнэг царайтай залуу юм ааш. Тэгэл за хурдан хаалаа идэе гэдэг амар өсвөл. Тэгэл би өдөржин хичээлдээ хоолдог байгаа штеп. Тэг идэг байж хагаад зүгээр яриананд чи нөгөө динрээд ч амтсан уу гэсэн чи үгүй би идсэн ягаад гэвэл нөгөө нэг big weight ин авснараа төлдөө штэ. Ягаад гэвэл би их мөнгө өрмөрг байсан гэж хэлсэн надаа. Тэгээд кашир дээр нь очиад ингээд хоёр хамт төлөх юм уу гэж асуусан чинь над руу гүлээ харадсан болохоор би за тусдаа төлчихье гэж би тусдаа төлсөн байгаа. Тэгээд цагаан учраас цагаан хүмүүсийг ер нь Аз газар авч явах нь хэрэггүй байсан л. Савхаа барьж байгаа байдлаа л үнэхээр the biggest egg. Тэг намайг сонсохгүй. Тэгэл лежсэн plus you have an accent so би дугаалчих гэж. Тэгэл яраар юм бичээд хаа юм бичихгүй тэг блок болсон байгаа. За dating situation in Vancouver. Especially the SFU guys. He was also an SFU guy, so that was probably my first mistake. SFU guys гэдэг нь одоо муухай групп болж байгаа хэлбэр биш гэж үү? Таван SFU дээр related хүнтэй болцдээ so far. Дөрвөн сурдаг заяо. Нэг нь айлжээ төгссөн байсан. Би ч болохоор зөвхөн нөхөртөөгөө л болцож исэн юм чи би мэдгүй. Миний ингээ булгаас сонсон байдлаас харахад бол ямар ч тач исэн манай Монгол сайхан залуучууд шиг бол санагдахгүй байгаа. Амар хуваач исэн юм шиг те. Тэгээд би монгол хүмүүстэй болцож үзэх учраас би монгол хүмүүс ямар гэж мэдгүй. Миний монгол тарьчихсан залуучууд бүгд амар жоох хөвгчтэйсэн болохоор юм болов. Ямар сонир хүмүүс байсан шүү дээ. Тэр чинь харин залуу гэж хэлэхэд арай хитрхи жоох юм. Тийм нэг. Ер нь бүгдээрээ яг 10 жилийнх байсан учраас. Тийм. Тэгээ энэ дэрэ жоохон том хүнтэй болтлоо. 10 жилийн хүнтэй болтлоо. Тэгээ одоо төгс. Коллеж их сургуулийн хүмүүстэй болцлоо. Тэгэл. Царайны сайхнараас тайс үлэхгүй мөө гэдэг. Бас нөгөө болцоо гэдгийг болохоор энтхийн хүмүүс одоо булгын насны хүмүүс болохоор зөвөр ингээд хоол идээд за баярлаа баяртай гэхийг юу н хэлж байгаа юм бэлээ. Тэгээ зүгээр сайхан ингээд нэг уулзаал хоол идээл танилцаал таалагдахгүй бол болиол за дараагийн удаа уулзахгүй юу гэж амар сайхан ярьж мараал тэгдэг болцсон юм бэлээ. Манай миллениалчууд бол тийм биш. Хөнгөн байл та. Хөнгөн байл та гэж би бодож идэг байхгүй юу. Харин булгийн үеийн одоо залуучууд бол хитрхи хөнгөн байгаад шиг санагдаад байна. Зүр миний л одоо 3 дахь сонсож байгаа хүний өнцгөөс шүү дээ тий. Тэгээ одоо ямар ч юм битээ ямар тэгээд би бас их санаа зовноо. Тэгээ ерөөсөө хоорондоо ярилцдаг шүү дээ. Дахиж уулзахгүй юу. Like the vibe says тэр бол тэр залуу угаасаа хүнтэй болдож үзээг бах уу. Үгүй яаж яг ингэж амар хөөрхөн мейкап хийж үзье. Амар хөөрхөн байсан чи зүгээр нэг гач саарл хүрхэн зогсож идэг. Бодлогч ингээл амар хөрх охин байгаа штэ ингээл амар өндөр амар гоё цагаан царайтай лайк ингээл цэмби охин байгаа штэ тэгэнгუთ ингээд энтхийн залуучууд ингээд ерөөсөө нэг зүгээр гэр орондоо байж байгаа юм шиг л ерөөсөө өөрсдөө сайн анхаардгүй юм шиг үлээ те ингээд тавч мавчтай болцоонд ирсэн гэс те тавчтай болцоонд ирж болох уу залуучуудаа манай Монгол залуучууд ямар ч хийсэн тавчтай болцоонд бол ирэхгүй ядч нэг гутал өмснө гүнээр шүү. Тэр гутал мотл нь арай хөрхэн арчиж зэвэрлсэн энэ төр байж байгаа заяа. Яа.
За эдгээр болон бусад мэдээллийг сонирхож ивэл дараагийн удаа подкаст хийвэл их сонирхолтой юм байна. Яа тэгэл бит хоёр ингээ 10 насны зөрүүтэй хүмүүсэхгүй юу? Булаг ингээ 20 хүрж ийн, би ингээ 30 хүрж ийн. Аах. За. 30 хүрээгүй, 20 хүрээгүй нусам жавцсуудаа арай минь хүргэе. За bye.